Байгаль орчны хөдөлгөөнчийн хэрэгжилтийг хангах үндэсний аудитын газрын шаардлагыг биелүүлэх хүрээнд оюутлогоо хязгаарлалтмал хувьцат компанийн нөхөн сэргээлтийн барьцаа хөрөнгийг бүрэн төвлөрүүлээгүй зөрчлийг арилгууллаа. Компани 2010-аас 2023 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд тусгасан боловч төлөвлөрүүлээгүй байсан барьцаа хөрөнгийг нөхөн төлөвлөж, мөн 2020-оос 2026 оны барьцаа хөрөнгийг нэмж тооцсон нийт 9.9 тэрбум төгрөгийг 2026 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар нөхөн сэргээлтийн тусгай дансанд бүрэн төвлөрүүлжээ. Энэхүү зөрчлийг арилгуулах ажлыг байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9-10, ашигт малтмалын тухай хуулийн 39-4-т заасан заалтууд, түүнчлэн үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын дүгнэлт албан шаардлагын хүрээнд үе шаттайгаар зохион байгуулж хэрэгжилтийг хангуулжээ. Жишээ нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлын 50% дүүцэх хэмжээний барьцаа хөрөнгийг нөхөн сэргээлтийн тусгай санд төвлөрүүлэх үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох талуудтай удаадараа уулзалт зохион байгуулж, аудитын байгууллагаас өгсөн албан шаардлагын дагуу төлбөр барагдуулах ажлыг бүрэн гүйцэтгэсэн байна. Ингэснээр уул уурхайн үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учирч болзошгүй сөрөг нөлөөллийг бууруулах, нөхөн сэргээлтийн ажлыг санхүүгийн баталгаатайгаар хэрэгжүүлэх эрх зүйн болон санхүүгийн нөхцөл бүрдэж байна. Цаашид байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах, барьцаа хөрөнгийг хуульд заасан хугацаанд бүрэн төвлөрүүлэх, хяналт шалгалтыг тогтмол хэрэгжүүлэхэд анхаарч ажиллах юм а.